Хай. Шөнийн 10 цаг өнгөрч байна. Хүүгээ дагуулад эмнэлэг оръё. Хүү маань өнөөдөр унаад гэмтсэн. Тэгээд эмчэд үзүүлэх гээд зураг авахулах гад хүрээд ирлээ. Юу болсон талаар яриа за. Өглөө бит 3 сэрчээд тэгээд өглөөний цаавнд уучаад бижсэн чинь өнөөдөр бит 3 нэг хүүгийн нэг найзтай аав ичтэй зургуулаа хоолнд орно гэд өдөрхөн тийшээ цаг ярьсан мэсэ. Тэгсэн чинь нөхөр хүү хоёр тэгвэл уулзалтаас өмнө бит хоёр гараад дасгал хөдөлгөөн хийгээд тэгээд ролик жоохон унжаад ороод ирээ гэдгсэн байхгүй би тэгэхээр за хүнтэй уулзах юм би чирэггүй юм шүү гэдгсэн чинь зүгээрээ орж ирээд тусанд орчоо тэгээ гурлаа гаръя гэд хэдээсээ. Тэгэхээр за гэд хүлээгээ бичсэн чинь цаг гарны дараа тэр хоёр орж ирж байгаа байхгүй тэнгүүдээ хүү уйлцсан. Тэгэд би хүү яасан бэ гэсэн чинь роликоо ингээд гулгаж авчаад нөхөр хүү хоёр уралдчихсэн байл та. Тэгсэн чинь хүү ингээд аав нь хаана явж байгааг ингээд хойшоо харах гад тэгээ хойшоо харж агаад бүсөрөө хойшоо унтсан гэж байгаа байхгүй юу. Тэгэд бүс өвдөтэй нэгэ уйлаад тэгэд уйлаад ороод ирсэн. Тэгэд би бас нэг санаа зовоогүй маа зүгээр унжил үйт юм чинь за миний хүү ээж нь мөсөн жин тавиад үйгээд тэг хөвтүүлжээд яг хаана нэг гэдгсэн чинь одоо энэ нурууны төгсгөл одоо яг л ахар сүлийн хэсэг дээр заагаад байгаа байхгүй юу. Тэнгүүд нь би хүүтэн мөстэй жин тавиад өгсөн ч унтцсан. Тэгээ сэрхээр нь гурлаа гараа даа гэж одоо хийжсэн чинь сэрчээд алхахаар өвдөөтэй энэ яс өвдөөтэй гэд хэдэсэн байхгүй юу. Тэгэхээр яна бэртчиж гэж санаа зов. Тэр нэг уулзах гэсэн айл руугаа уучраа хэлээд уулзалтаа зүсэлчаад тэгээд онлайн нэмжтэй цаг авсан байхгүй юу. Тэгсэн чи эмч за дахиад нэг 2-3 цаг хараад үз. Гайгүй болох байх. Өвчин тэгээд ерөнхийдөө арай жоохон багасдаг. Харин өвчин бүр илүү орсон бол эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэдэггүй юу. Тэгэхээр за гэдэг хүүтэн мөсөн жин тавиад байгаарэ гэдгсэн. Тэгээд хүүгээ жаал амраагаад орой унтах гад нүг бид нар том өрөөнд байжгаад жижигөрөлөө орлогоо очих гэсэн чи хүү тэр хооронд талхаж чадахгүй байна гэд өвдөөтэй байна гэд ингээд гівэн тогтсон хөдөлгөөн хийнгүүтээ ёй гэдгээд өвдөөтэй хаана ингээд мэддэгдээд ингээд ёолоод исэн байхгүй юу. Тэгэд бүр алхаж чадахгүй байна гэд тэгэнгүүт нь гин санаа зовоод за эмнэлэг рүү явъя гэд эмнэлэг дээр очиод тэгээд зураг авахулсан чинь ахар сүүл нь цуурсан байна. Тэгээд эхний ээлжинд 7 хоног хөдөлгөөн хорин тэгээд багштай өгөөрэй гэд 7 хоногийн чөлөөний хуудас бичиж өгөөд наалт өгөөд тэгээд энэ 7 хоног гэрээсээ гарахгүйгээр гэртээ ирнэ боломжтой байвал хэвтээ дагаарай гэтгсэн. Тэгэл тиймэрдүүл байна. Мэдээж тэгэл ямар л олиг бах вэ? Айсан, өөрийгөө зэмлсэн, нөхрийг загинсан, нөхрлөө дайрсан. Тэгэл жоохон тиймэрдүүл. Тэгээ маргааш өглөө нь хараа хүү хараа гайгүй болчих. Бас яг наалт наагаад эмчин нөгөө доошоо хараад нэг ингээд хөлөө хальт нуглаад гэд ингээд байрал заагаад өгсөн. Яг тэгээд унтуулсан. Тэгсэн чинь бас маргааш өглөө нь ингээд бүр өглөө 6 цаг үед гинт бүгс арчаад өг гэ. Тэнгүүт нь юу илээ гэл ингээд сэрээдгүйгээ очсон ч хүн маань ганцаараа 0 руу очиод бицчиж тэгээд за гайгүй байгаа юм билүү дээ гэж бодоод санаа арай тайвширсан. Гэтэ тэгэл яс гэмтэн гэдэг чинь жоох хүүхд өөрийгөө мэдгүй байгаа шүү дээ. Яс чинь бас бороолох, эдгэрэх хугацааны урт заавал эмчинд зөвлөгөөг сайн дагах хэрэгтэй болохоор хүү маань бас хөрхөө өөрөө мэдхгүй нэг гэмтснээ анзаараагүй үе хөдөлгөөн хийгээл ёолол. Жохон тэгэл ээж энэ. Ер нь хүүхэд өвдөх, гэмтэх эцэг эхчүүдэд ямар санагддаг үлээ те. Би бол бүр хамтдаа өвдөчихгүй тийм үү? Ер нь тэгэл ихийн хайр, ихийн сэтгэл гэдэг чинь ямар хүчтэй, ямар сайхан зүйлээ төглөө те. За ер нь та нар ихийн хайр гэдгийг тодорхойлодог. Юу гэж тодорхойлохоор байна? Ер нь яг тодорхойлно гэвэл мэдрэмжийг одоо яаж ч илэрхийлэх юм бэ те. За ер нь илэрхийлэх хэрэгтэй гэвэл надад нэг юм үнцэг байдгийн. Ер нь би ингээд өмнө нь ч зөндөө хэлдэг ирээдүйн талаар техник технологийн хөгжил хүнийг роботжуулах, хүн робот үүсэх гэдэг энэ үнцэг дээр би бол нэлээд ихтэй байдгийн. Тэгээд ер нь олон судлаачид бас хэлсэн байдаг шүү дээ. Одоо ирээдүйд болохоор юм хүн робот ер нь үүснэ. Тэгэд одоогийн хүн төрөлхтөн бол тэр хүн роботыг үүсгэх одоо нэг явцсан л байх болно. Нөх хүн шимпанзенээс өссөн гэдэг шиг өөртөө шимпанзен болоод тэгээд одоогийн хүн төрөлхтнөөс робот хүн болоход бүх зүйлийн шилжилтүүд хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр за хөдөлгөөнийг бол одоо 1 минутанд хэдэн метр гүйх ч юм уу те. Аль эсвэл ер нь мэдрэх үе мэдрэмжүүдийг ингээд тоон датагаар тайлбарлах боломжтой болоод байгаа юм шиг харагддаг. Харин хайр сэтгэлийг
За тэр тусмаа одоо ингээд за сэтгэвтэйгээ уялдуулахад эхийн хайрыг хэрхэн тоон дата руу хүрүүлэх вэ гэдэг утга нь бол надад хариуцлагаар илэрхийлэх юм шиг санагдаад идэв. Өмнө нь нэг тийм хайр гэдэг ингээд нэг халуун дулааны юм сэтгэлийн юм гоё мэдрэмж гэж мэдрэгддэг гэсэн бол одоо харьцангуй нэг тийм үйлдэлээр хайртай хүндээ өгч өгöd одоо зориулалт зарцуулалтаар илэрхийлэгдээд үүнийг хариуцлага гэж тооцчод бид юм шиг санагдаад идэв. Эндээс тэгээд хариуцлагын хэмжигдэхүүн болох зориулалт зарцуулалтыг хайр гэж үзвэл за миний мэд хоёр орны ээжүүдийг харьцуулбал хятад ээж нар бол илүү их хүүхдэд хайрладаг гэдэг утга гараад ирчих магадгүй. Яагад гэвэл тэр хүмүүс харьцангуй ганц л хүүхдтэй байдаг болохоор өөрийнхөө бүх цаг завыг хүч хөдөлмөрийг ер нь яг зарч чадаад ах шиг үгүй. Энэ бол тэгээд мэдээж боломжоос шалтгаалаад яг тодорхой дүнгээр биш өөрт байгаа зүйлийн хэдэн хувиар гэдэг утгаар илэрхийлэгдэнэ гэвэл хятадууд бас ганц хүүхдийн төлөө нэлээд хичээдэг. Тэгээд үр дүн нь юу вэ гэвэл одоо ингээд хятад хүн монгол хүн хоёрыг хэрэг хайрлагдсан гэдэг утгаар одоо зүгээр ерөнхий баримжаагаар харьцуулан хэлнэ гэвэл монгол хүн хайрыг эсрэгээрээ нэг тийм уян зөвлөхөн нэг илүүтэй хайрыг мэдэрч чаддаг бол хятад хүн харьцангуй бие даасан нийгмийн бүтээгдэхүүн болтдог байх л гэж бодоод байна шүү. Тэгэхээр ер нь ихийн хайр гэдэг чинь бас дан хариуцлага биш. Одоо ингээд илэрхийлэгдэж чадамгүй нэг юм халуун дулаан мэдрэмж байгаа л үт юм байна л да. За тэгээд өөр дээрээ яг бодохоор би ихийн хайрыг яаж мэдэрсэн бэ, яаж өгч байгаа вэ гэвэл за энэ дээр бол ялцчихгүй яг шилжилтийн өөр нөхцөл бол үүссэн баг. Одоо ингээл би хүүхдтэй энэ зэргийн зорилтыг гаргасан байхад би яагаад үүнийг аваагүй бэ гэдэг асуулт ялцчихгүй шилжилтийн үед үл ойлголцох сэдв болно л доо. Тэгэхээр ялцчихгүй тухайн үеийн нийгмийн эмэгтэй хүнээс үр хүүхдэд анхаарахаас гадна ажил хөдөлмөртэй байхыг шаарддаг нийгэм мөн аливаа зүйлийг хийхэд одоогийн шиг юм дэвшилтэй техник технологи байгаагүйгээс цаг хугацаа хүч хөдөлмөр маш их зарах зэрэг асуудлуудаар тайлбарлагдаж болно л да. За бай.